Гэртээ ирээд тэр компьютер дээрээ тоглоомоо шалгаж, тоглож хичгээгдсэн ядан хүлээж, түүний онцлогоодын тасаар уншив. Түүний дүр хул даваан дээр, хан дээр зогсож байв. Тэр доошоо үсрэн цэргүүдийг олж, тэдний хүчтэй цохилдоор цохив. Дүрийнхээ хүч нэмэгдсэнийг мэдэрч, архирах чимээ сонсоод эргэн тойрны харж, илүү олон цэрэг байгааг олж харав. Тэр үе ялыг инээмсэглээд тэдний хэлбэрхан завчиж орхив. Жон нууцлаг тэмдэгт чөтгөрсөн генералтай таарч магадгүй гэж гайхан. Илүү олон цэргийг цавчин өргөжлөсөд байв. Тэр урд талдаа толгойдоо өрмөс даав уйсан өөрний цэргийг анзаарч, энэ нь Вангийн дурдсан хүн байх гэж таамаглав. Жо өөрийн нисдэг амтныг цэрвлүү товчлохыг тушаасан боловч тайсан амтан руу чирсэн завчиртаар хариу барив. Нисдэг амтны товчлохоноос болтож, дайсны араар тойрч одон тойрны товчлохоо хийв. Уурсан дайсан жадараа нисдэг амтныг галаар цохихыг оролцсон боловч шалмхан амтны цохилтоос бултаж чадав. Дараа нь Жо дайсан монгос дээрээ өсрөн гарч, нисдэг амтны дээр тохиг оролцсон. Харанхуй болонгоос холилдсон товчлохоо хийж байгааг анзаарав. Нисдэг шаргооч хормын дотор дайсан руу татагдахад Жо амин хүчний ур чадварыг зөвхөв. Дайсан жадараа Жо руу товчлохыг тэр өмчөд энэ нь Жогийн биеийг нэвсэн гарав. Шүү дайсан ямар хүчтэй болохыг ухаарч, өөрөө тийм хүчийг олж авах хасрын хүсэл эрмэлзлийг мэдрв. Нисдэг шаргоочны онцлог нь хорд бөгөөд энэ нь түүнийг домогт зэрэгшийн шилдэг амтны нэг болгодог гэдгийг Жо тэмдэглэв. Гэсэн хэдий ч түүний чадварыг үл харгалзан тэрэрж төрсөн генерал давтсаар байв. Дайсны генерал магадгүй домогт зэрэгшийн оргиж төрсөн бололтой. Жо тэр бүс рүү нисэн очсон боловч өмнөрч төрсөн генерал тэнд байхгүй байв. Түүнийг хадан дээр зөксөж хад давталгаанаас арай гэж бүлтэж хид хідэн дайсныг олж харав. Генерал дахин гарч ирэх боломжсаар байгааг Жо мэдрв. Харамсалтай нь тэр ямар ч өөрмөц шин чанаргүй. Зүгээр л жирийн нэгэн чөтгөрсөн генералтай таарав. Тэр нисдэг шаргоолжин дайснууд руу давталж тэднийг өстөхөд тушаав. Тэднийг ялсны дараа Жо дайснууд үнэхээр домогт зэрэглэлийн амьтад байсныг ухаарсан бөгөөд жирийн чөтгөрсөн генерал тэр төвчнээс хамаагүй дутуу байв. Тэр 15 дугаар төвчний амин хүчний болоройг авсан боловч түүний үзүүлэлтүүд аж хэдийн дээд хязгаартай хүрсэн тул баг зэрэг бухимдав. Болорыг шингээхин тэднийг илүү сайжруулахгүй байв. Замыг нь хаах тэмдэгт чөтгөрсөн генерал байхгүй тул Жо даалгавраа үргэлжлүүлэхээ шийдэв. Жо өргөх шалгаж явахдаа нэгэн хаалгатай таарч энэ нь хул давааны хотын хаалга мөн үү гэж гайхав. Тэр замаараа ямар ч хүчтэй өрсөлд хүчтэй таараагүйгээ ухаарч хаалга илүү том сорилт болж магадгүй гэж сэжиглэв. Ойртож байх үед ханнаас гинт сум харуулж Жогийн төрсөд тавтарчээ. Бодит ертөнцид уурсан Жо хин түнсөө отош хийсэн байж болохыг гайхав. Тэр сумын хаанаас ирснийг олж харж чадаагүй ч хаалганы дотроос харсан гэж сэжиглэжээ. Тэр хаалга руу ашхаагаа төрөсгсөн боловч өөр нэг сум түүнийг онов. Одоогийн хурдаараа сумнаас булбаж чадахгүйгээ ухаарсан Жо интернетээс хул давааны талаар хайхаар шийдэв. Тэр маш их мэдээлэл олсон боловч дотор талын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл маш цөөхөн байв. Давталгаа хийх гэж оролдоод яригдсан тулсын зэрэглэлийн багийн талаар тэр мэдэж асан бөгөөд үүний улмаас хул даваанаас татагч Томберийн бүсийг жирийн оюутан багш нарт харуулсан бүс болох нь ангижээ. Чөтгөрсөн генералийн талаарх мэдээлэл хомс байсан ч эдгээр амьжигт дайснууд хул даваан зөвхөн хаяа нэг гачилдаг гэдгийг харуулж байв. Шийдэмгий Жо тэр бүсийг өөрөө судлахаа шийдэв. Яг тэр үед түүний хоёр дахь тэжээвэр амьтан бодит ертөнцид архиран гарч ирв. Жо түүнийг өргөж түүнийг болон нисдэг шаргаалчийг хоёуланг нь тэжээх хэрэгтэй гэдгийг харав. Тэрээр тэжээвэр амьтандаа хоол хүнс олж шин дүнжин рүү орохоос өмнө түүнийг сайн тэжээхийн тулд эзэн хааны хотын дүнжин рүү явахаар төлөвлөжээ. Тэжээвэр амьтны үндийг дархан түүний амь насыг авч өгсөн том сорж байсан бөгөөд тэр түнд хамгийн сайн хоол олохын тулд олон цаг зарцуулсан юм. Энэ хөөц төрсөн түүнийг тэжээвэр амьтны эцэг шиг сэтгэл төрүүлжээ. Тэжээвэр амьтны хоёрт хурж байх үед тэр нь гинт Жогийн гарыг хазаж орхив. Тэр чангааг хашгирсан тул хөршин түүнийг хачин ашиглаж гэн гэж бодов. Хоёр оюутан тоглоомын хулаа давааны бүсэд өөрсдийн хүчийг ашиглан дайснууд руу татвч байв. Ван тэдний талааны хөндлөнгийн байр сууриас ажигч. Хэд хоногийн дараа Жо болон түүний найзаас бүсэд бүх оюутнууд соржлыг давхыг багаар оршиж хвшнийг тэмдэглэв. Гэсэн хэдий ч тэр хоёр эхний өдрөөс хойш буцаж ирээгүй байв. Энэ хооронд Жо утсан дээрээ тоглоомоо тоглож хинжээст болор хүлээн авав. Тэрээр өр чадварын болор тэр байтугай хамтрагч амтны өндөг унах магадлал ямар байгаагаад гайхаж байв. Тэрээр болорыг шингээхийн тулд тоссон бөгөөд энэ нь түүний социалгүй үед бодит амьдч дээр түүний үр нөлөөг мэдрэв. 11-р төвшөнд аж хэдийн хөрсөн түүний бие бэлдэн үүнийг шингээхэд ямар нэгэн таагүй мэдрэмж төрүүлээгүй шалтгаан байж болох гэж Жо гахав. Тэрээр бадамжинхоо будгийн бие хамгаалалтын ур чадвар болгон ашиглаж үзэхээр бодов. Тэр хүчийг идэвхжүүлэхэд Улаанбаатар түүнийг бүрхэж амин хүч нь хурдтай дуусч эхлэв. Энэ ур чадвар нь амин хүчийг хурдан шавдаг тул урт хугацаанд ашиглах боломжгүй гэдгийг Жо ухаарав. Түүний хүчийг сонирхсан тэрээр тоглоомн дээр илүү ихийг туршиж үзэхээр шийдэв. Жо тоглоомоо өргөжлүүлэн тоглож талааны үеэр шинэ бадамжинхоо буддгийн бие ур чадварыг ашиглав. Тэр энэ нь цэргүүдийн бүх давталгааг үгүйсгэнэ гэж найдаж байв. Гэсэн хэдий ч хамгаалалтын тойргийг эвдэхээр цэрэг давталах үед Жо энэ ур чадвар нь давталгааны хүчийг солиулж чадагч түүний найдаж байсан шиг үр дүнтэй биш байгааг ухаарав. Генералийн амин хүчний ур чадвар нь давталгааг төсвөрлөхөд хангалттай гэж найдаж байсан ч энэ нь сумны эсрэг хангалтгүй хэвээр байв. Домогт зэрэглэлийн байх ёстой байсан ур чадвар нь сумны эсрэг цаас шиг хэврийг санагдсан тэрээр сэтгэл дундуур байв. Тэр дотор байгаа харваачин домогт зэрэглэлээс ч өндөр зэрэглэх байж магадгүй гэж сэжиглэж ийм хүчээр хаалханд ойртох нь ухаалаг хэрэг биш гэж дүгнэв. Жо нөхцөл байдлаа дахин үнэрж байхдаа өмнө нь толгорч байснаас өөрч төрсөн генералтай таарав. Дүр зураг захирлын
захирчдын өрөө рүү шигжиж тэнд нэгэн хатагтай ирж захирч нар жарах колжид ирснээ мэдэгдэв. Захирчдад мөн бүс нутаг дамсан зөвшөөрлийг асан тул хатагтай вангийн гэр бүл мэдэгдэхгүйгээр ажиллаа эхлүүлж Жог түргэн баривчлалтай дуртав. Хатагтай зөвшөөрч цааш үргэлжлүүлэхээр бичв. Дараагийн өглөө нь хатагтай дээд захирчдын өмнө нэгэн эрэгтэйг дагуулсан зогсжээ. Тусгай хяналтын төвчөө яагаад үүнд орцохолсон? Мөн яагаад Жог шаардж байгааг дээд захирч асуув. Хатагтай түүнийг тайвшруулж санаа зовдгоо. Тэд зүгээр л ярьж цаар ирсэн бөгөөд хор хөнөөс учруулах бодлохгүй байгаагаа хэлв. Дээд захирч тэдний нэр хүнд босон Жог авч явахын үр дагаврыг мэдж байгаагаа дуртаад энэ нь маш их өртөгтэй байх болно гэдгийг санаалав. Дээд захирч Жог хүчээр өгөх дургүй байгаа боловтой хатагтай анзаарав. Дараа нь тэр эрэгтэйгээс үнэмлэхээ үзүүлэхийг хүсв. Эрэгтэй үнийг ширээн дээр тавихад хатагтай дээд захирч үүний ач холбогдлыг ойлгох ёстой хижээд тэдний коллеж хууль зөрчихэд бэлэм байгаа эсхийг асуув. Дээд захирч тэрхүү картыг бүс натар дамнасан зөвшөөрж болохыг таньж оюутны төсөө энэ тушааш ашиглаж байгаад мэд гайхав. Дүр зурагдараа Жогийн өрөө рүү шилжсэн бөгөөд тэрээр тогсомондоо узайсан хിവэ бай. Түүн рүү галаар давтаж байсан шинэ генератор руу тэрээр давтлахаар ярвчлав. Жо дайсны дээр гарахын тулд дүрээ тэр бүсээс алгацгаж шийдвэр шахах төвхийн тулд гартаа хүч хуримтлуулав. Гэсэн хэдий ч дайсан гинт түүний эсрэг давтлахаа хийжээ. Жо тоглоомоо хаагаад дайсан гартаа ир үсгсэн бөгөөд энэ нь өмнө нь товтжсэн генералаас өөр чадвартай болохыг ухаарав. Тэр энэ шинэ дайсныг өмнө нь таарсан даавн дээр суурьсан дүрээс өөр хотгоо эзэмсэн дүр байж магадгүй гэж гайхаж чулуун чадвартай өөр нэг тусгайч төрсөн генерал байж магадгүй гэж таамаглав. Хэдийгээр тэр даав барьсан генералтай толгойд бэлэн болоогүй байсан ч мөнгөн далавчд гэж багаар хотготой генералийн гэрний бүсээс зайлсхийж чадна гэж бодов. Хэрв тэр хамтрагчийн төлөө цэцлвэл генерал хоёр өрсөлд хүчтэй толгорох үед илүү их боломж гаргаж өгөх тул тулаанд ялах магадлал өндөр болно гэж тэр үзв. Түүнчлэн тэрээр хамтрагчийн төлөв байхдаа чөтгөрийн гэрт металлыг ашиглаж чадахгүй байсан бөгөөд энэ нь илүү их хөл дагуулах байв. Яг тэр үед хэн нэгэн түүний хаалгыг тагшив. Энэ цагаар хэн байж болохыг сонирхсон Жо хаалгаа нэхэд нэгэн ир байсан бөгөөд түүний Жо мөн үү гэж асуугаад захирчдын өрөө рүү хамт явахыг хүсв. Жо гайхсан ч зөвшөөрч тэр хүнийг дахан захирчдын өрөө рүү явав. Энэ хооронд Жогийн хөрш түүнийг авч явж байхыг гайхан харж хацрав. Жо тэр хүнтэй хамт алхаж явахдаа эргэн тойрны хүмүүсийн тооц хөрч байгааг анзаарав. Тэр хүнийг засааж тэдний явж буй чиглэлийг зааж хэлв. Тэд коллежийн талбайг орхин захирчдын өрөө рүү явахгүй. Байдал яг тэр үед нэгэн эмэгтэй ирж Жогийн санар сэрэмжийг шаршин магтав. Тэгснэ ямар ч анхааруулахгүйгээр урагш тарьж түүнийг эзэслөө хүчтэй зөхөхөд Жо амнаасаа засалдав. Эмэгтэйтэд эцэст нь дахин уулзлаа гэж жиний талаарх мэдээллийг түүнийг тарчлааж асуурхан орч авна гэж мэдэгдэв. Жо түүнийг үнэхээр жинийг хайж байгааг мэдээд өөрийнх нь тамаг зөв байсныг ойлгов. Тэр өөрт нь ямар ч мэдээлэл байхгүй гэд өөрийг нь баривчлах ямар нотлох баримт байгааг асуув. Энгийн түвшний хүнийг бол шууд унах тэр зөхөлтөд Жо хөл дээрээ зогсож байгаад эмэгтэй гайхаж хацрав. Тэрээр Жогийн асуултыг үл камсарсан. Баривчсны дараа нотлох баримт хамаагүй болно гэжээ. Эмэгтэй хамт яваа залуудаа Жог орч явахыг тушаахад Жо хамтран ажиллахаас татгалзуул юу болохыг асуув. Эмэгтэй түүний мөчийг тасдаж хүчээр авч явна гэд өөрийн дураар дагсан дээр гэж сүрдүүлв. Жо мөнгөнд далавчны гэрба орч чадварыг ашиглан нүд гэрбан гэрч гаргаж нөгөө залуугийн харааг хаав. Гэрэл замхрах үед Жо хэдийнэ цогтож амтсан байлаа. Нисдэг амины хүчний ур чадварыг харсан эмэгтэй Жог холтоогүй гэж үзээд залууд түүний хөхрийг тушаа. Тэр Жог ойроо явсан гэж таамаглаад залууд тэндээс хайхыг даалгалаа. Жо модноос модонд өсрөхтэй нөгөө эмэгтэй өөрийг нь жинтэй хойрцсон гэдэгт бүрэн итгэж тайлбарлаач боломж олохгүйг ойлгов. Түүнчлэн хэрэг тэр баригдуулж жинд байсан хөшгүй. Мөнхийн судар ашлагдсан хэрэгт өөрийг нь хэсдэрхэд амархан болох байлаа. Гэтэл гинт түүнлүүдээр тэрч тэрээр модноос унав. Жо мөрдлөг хитрхи ширүүн болж байгаад санаа зовж гисв. Бод сүнээс ногоон тэряатай гар харж ирэн түүнийг барихыг завдсан ч тэрээр арай хийж нэцээ. Мөрдөгчд хоёулаа дамагт төснийг бөгөөд хэрэг ингээд гүгээд байвал барих том гарцаагүйг тэр мэдэж байлаа. Жо уцаа шалгаж байгаад газар доорх бурхан хотын талаарх мэдээллийг олж харав. Хэрэг тэр газарт хүрч чадвал тэднээс молдорч магадгүй гэж тэр найджээ. Жо газар доорх бурхан хотод хүрсэн ч мөрдөгчд нь яг ардан даган нэрв. Тэдний бичиг баримтыг шалгахаар зогсоосон залууд нөгөө эмэгтэй маш их уурчээ. Хамтрагч залуу нь ан гэр бүлийнхэн анзааргалаа юустай тул дахин цаг өрөх ирэх байхгүйг санаалав. Эмэгтэй түүнийг зөвшөөрч Жо руу ягаан туяагаар ар араас нь ширүүн давтлаа. Жо зарим дайлтыг болцсон ч гурван туяа зэрэг ирэхэд далавчаа ашиглан дэшээ нисэн. Эмэгтэй Жогийн далавчийг домогт түвшний чадвар гэдгийг анзаарсан ч түүний амины хүч удаан тэсэхгүй гэдэгт итгэлтэй байлаа. Жо доошлоод үргэлжлүүлсэнгүй яхтаа одсгүй цэсэн бүстэй таарав. Түүнийг дээгүр нүсрэхээр бэлдэж байтал эмэгтэй түүнлөө дахин давтлаа. Жог шатаар өсөж байхад нэг дайлт нонж тэрээр доош анжээ. Эмэгтэй болон түүний хамтрагч Жогийн орсон хороотой бүсийн ирмэг дээрээ зогсов. Оюутан хүү хүртэл орч зүрхэж яхад тэд дагаж орохоос айх хэрэггүй гэж эмэгтэй шийдэв. Тэднийг шатаар өсгөхөд Жо тэнд сууж ялаа. Эмэгтэй түүнээс яагаад цавтаагүйг нь асуув. Хэрв тэд хороотой бүс рүү орж зүрхэж биш өөх болно гэж Жо хариулв. Эмэгтэй Жог дэмий чалхаа бол гэхэд нөгөө залуу түүнлөө төхөж ирмэгт Жогаараа буушиг болгон түүнлөө буудаж залуу унгав. Хамтрагчаа өгснийг харсан эмэгтэй сочирдож Жог түнд юу хийснийг шаардсан асуув. Жо өөрөө тэдэнд хэдийнэ анхааруулсан
ингээд эмэгтэйг бас азаа үзэх үү гэж асуулаа. Тэрээр нөгөө эмэгтэйд хориотой бүсийн нөлөө огт өөрчлөхгүй байгааг анзаарав. Уурсан эмэгтэй хүчээ зузаатхан дайрч энэ бүсэд ямар нэгэн хачирхалтай зүйл байна хэмээн тэмдэвшв. Түүний ард нэг амтан гарч ирэхэд тэр Жо яагаад энд байсны утгыг сайн л ойлгов. Жо тэр амтныг толгойгүй сахиусан тэнгэр босхойг танив. Тэр амтныг дээд төсийг олох үедээ толгоогоо алдсан нэгнээс бүтсэн бөгөөд өмнөд холбооны хэмжээс доршихоо гэж эмэгтэй тайлбарлав. Энэ амтан цэргийн том гавья байгуулж холбоон дүндэр цал хэрэгэн хүрсэн байжээ. Хэдийгээр давталхооны чадвар сурч маш өөрмөц амины төрөв заяатааж эмэгтэй Жо руу давталхоор дайрахтаа түүнийг бэхэн байхыг санаалав. Тэр эмэгтэйг яаж энэ толгойгүй сахиусан тэнгэрийг өөрийн хамтрагч болгож авч чадсныг Жога хаж байлаа. Түүний дайралтад бэлдэн Жо арга ясны хитрхинүүдийг ашиглан урт саваануудаар түүний эргэн тойронд хаалт босгов. Хэрэг цааш урагшиж бож бурхны сүмд хүрч магадгүй гэж бодоод тэр өөрийн тижээвэр амтныг дуудлаа. Хэрэг гурван нүртэй бурханч түүнийг дийжгүй бол тэр үнэхээр мухартах бай. Эмэгтэй Жог өөр ямар тактик бодож авсныг асуув. Тэгээд тэрээр маш ихээр уурсан. Өөрийн хүчээр Жогийн босгосон хаалтуудыг эвдэн гарч ирэв. Өөр шиг нь домогт төрсний оргилд хүрсэн хүнтэй тэр яаж тэнцэх гэж байгаа шаардан асуулаа. Эмэгтэй Жо руу давталж түүнийг бурхны сүм рүү шидэв. Тэр Жог зогтож чадахгүй гэд хүлтэйгөө үрд баяртай гэж хэлээрээ химэн тохорхов. Түүнийг сүмд орж ирэхэд бурхны хөшөөний нүд нэгдэж түүнлүү ширүүн давтлаа. Жо түүнийг бэртэж байгааг харан сэтгэл хангалуун байв. Түүний сул дараа байдлыг ашиглан Жо эмэгтэй сасарсан үед нь захиж төхөөр нисдэг ширгаачийг дуудав. Нисдэг ширгаач эмэгтэй рүү ч төрийн гэрж зүг харуулсан ч эмэгтэй зогтохын тулд арслан шурхай дуудлаа. Эмэгтэй эцэст нь зогтож чадхад Жо сайн нэг эмсгаав. Эмэгтэй хотод буцаж ирэхдээ хүнд бэрцсэн байлаа. Ан гэр бүжинхэн хөндлөнгөөс орцсон ч түүний хэрэг хүчинтэй хിവэр байх тул тэр Жог холбооны цэргүүдийг алсан хэрэгт буруу тохоор төлөвлөжээ. Түүнийг бодлоо дуусгаагүй байдлын нэгэн түн рүү буу тусгаж юу болоод байгааг шаардсан асуув. Эмэгтэй эргэж хараад тэнийг байхыг харан түүнийг энд юу хийж байгааг гайхав. Лид тэнийг цэргийн эрхтэн гэж дуудав. Тэн Jesus Sanst коллежийн оюутныг асахыг завдсан уу гэж асуугаад үүний цаад шалтгааныг залав. Энэ ажил хол ортуудын танхимын тушаалаар хийгдсэн тул тэний эсвэлцийг үл хараалцсан үргэлжлэн гэж хэлж хариулав. Хамт байсан залуу түүнийг цэргийн эрхтний асуултад хариулж дур мэдэн ярихгүй хайв тушаав. Тэдний байн энэ ажиллагаатай холбоотой байсан гэж хэлж дуртав. Тэгтэл нөгөө залуу ямар ч анхааруулахгүйгээр түүний хөл рүү буудаж жиг зөгцөндөө орлоо. Тэрээр залууг яаж өөрлөө нь буудаж зүрхэснийг шаардан асуулаа. Түүнийг дахин үг хэлэхээс өмнө залуу түүний нөгөө хөл рүү буудаж газар тунгаа. Залуу уурсан. Тушаал ойлгосонгүй юу гэд ойртож хэрэг дэмий зүрх чачсаар байвал дараагийнх нь нам байх болно гэж сүрдүүлв. Тэн залуу дээр хобойч түүнийг цааш харуулахыг тушаагаад цэцэг нь хавуулахаар дээд тушаалтанд мэдэгдэхийг даалгав. Лизер хүлээхийгүй сая урт нь энэ даалгаврыг өгсөн гэж тайлбарлав. Залуу Сиароо залхахад Сиа түүнд нөхцөл байдлыг шийдвэрлэхэд ердөө 5 минут байгааг харуулв. Хэрэг тийм шийдэхгүй бол 5 минутын дараа коллежид зөвшөөрөлгүй нэвтэрсэн хүмүүсийг бүгдийг нь цааш харуулах байлаа. Тэн цаг дуусныг мэдэгдэж залуу буугаад эзрэг чиглэл хөдлөж зүрхлээ ажээ. Яг тэр үед цай нисэж ирээд түүнийг зүгээр орхихыг шаардав. Тэр Jesus яаж ийм том асуудалд ороод сэрцнийг гахаж байлаа. Цай тэнтэй ганцаарчлан уулзахыг хүсэж ажиллагааны үеэр гаргасан бүх алдаа дутагдлыг өршөөхөхгүй. Лиз бол лордуудын танхимын лордын охин бөгөөд багасаа бузар мөг үзэн яддаг. Түр тушаал аваад сэтгчийн хөдөлгөөнөөр ханцны итгэж тайлбарлав. Цай дээр байгаа хүмүүсийн нүрийг бодож Лизэд аштагаа засах боломж олгохыг тэнэс гуйлаа. Чань яагаад өөрт нь энэ бүх нарийн ширийн зүйлийг өмнө нь мэддэггүй асуув. Холбооны дээд тушаалтнууд жиний хэрэгт маш их санаа зовж байгаа бөгөөд Жо одоогоор тэдний царийн ганц сэжүр гэж цай тайлбарлав. Тэдэнд мөртөн байцаалтанд Жогийн тусламж хэрэгтэй байсан бөгөөд хэн өмнө нь Жог шүмжиж байсан нь түүний сэжигтэй байдлыг мэддэг байсныг иш тэн гэлээ. Жогийн асуудал илэрхий байсан ч хэрэг тарьсан болгонд бусдыг буруутгаж болохгүй гэж тэн мэдсав. Цаа өөрсдийнх нь хэрэг сэтгчний хүлээн зөвшөөрч бүхий. Алдаагаа хүлээж буй цайгийн хандлага сайшаалтай тул Лизийг буцааж авч явах хэргийн зөвшөөрөв. Цай талархснаа илэрхийлв. Тэгээд тэнд Лизийн хүч чадрыг ус давхарна гэд түнсүү талаач цэхв. Лиз нэр хүндтэй Кейп гэр бүлээс гарчтай гэдгийг цай дурдлаа. Тэн цаагаас өөрийг нь яагаад цэргийн эрхтэн гэж дууддгийг мэдхүүгээд тэнгэр баруун талд тэн зүүн талд байдаг учраас тэр химэн тайлбарлав. Жо чимээгүй сөн нөхцөл байдлыг тунгааж хаантай уулзснаас хойш Лизээс ямар ч сөрөг дуулдаагүй ганцаарав. Хаантай уулзснаас хойш Лизээс ямар ч сөрөг дуулдаагүй ганцаараад тэр Лизийг цогцсон байж магадгүй гэж таамаглав. Дахин хүлээж тэсгүй Жо шийдвэр гаргахаар бодов. Энэ зөөр арайг ясан ярмхүн тохирломсон ч Жо цартаа ухарч чадсан тул дараагийн нөхцөлмө төлөвлөх хэрэгтэй болов. Тэрээр нөхцөл байдлыг шонтой хэлцэхээр бодож байтал Жог явах гэж яхад тавшхан шатарч хаалхан нэгдэв. Жог залуу эзэн гэж дуудсан нэгэн нэр түүнийг хүлээжсэн тухайга хэлв. Жо яагаад өөрийг нь залуу эзэн гэж дуудсныг асуухад лан хатагтай Жог авахлахаар таныг илгээсэн гэж тэрээр хариулжээ. Тантай хамт машинтай явж байхдаа Кинжаг өөрт нь маш их хүс хонзон санаж яваа байх гэж хэлв. Жо тийм биш гэж хариулсан ч коллежийн эсвэртийн шалгалтыг нь босгох гэсэн тэн өөрөөс нь талархаж хүлээгээд байгаа эсхийг асуув. Тэн Жогийн үгийг үл тонжоо өөрийг нь юу гэж бодох нь хамаагүй ч Жог жинийг орс хэрэгтэй гэдгийг хизээч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ санаалав. Жо таныг юу яриад
яриад байгааг нь тодруулахыг хүссэн ч тэн юу ч хариулсангүй. Үүнээс болж Жо тэнийг харьцааны сард сурцахын тулд цэцэрлэгтээ буцаж очих хэрэгтэй юм байна гэж боджээ. Тэд нэгэн хашид хүрсэн ирэхэд Жорин юу нартай уулзсан бөгөөд Лин Жогийн цээжийн шархыг анзаарч энэ талаар асуув. Жо тэнийг дуудсан бөгөөд тань тэрхүү гай таригчдад аль хэдийн сургамж өгсөн гэж түнд итгүүлв. Үүний дараа Юлин Жод анхаарал тавихыг хүссэн тул Лин Жо өрөөнд оруулж нөрөөнд дээрх шархыг нэмжиж эхлэв. Лин энэ Жогийн багийн төрхийг санагдуулж байна. Гэхэд Жо түүнийг андуурч байна хэмээн залруулв. Жог жаахан байхад хажуу айлын хөөрхөн охинтой сүрхэн Жога задурдаг байсан хүн Лин өөрөө байсныг Жо сануулв. Тэгээд Жожинээс машинд явхдаа таныг хэрсэн өөрийг нь жиний байр суурийг эзэлж байна гэсэн үний талаар асуув. Яг тэр үед юуныгийн шивгчний хамт орж ирсэн бөгөөд тэр шивгчин Жод тэнгэрсэг бэхийн натур дэсгэрт нэвтрэх хэрэгтэй бацныг дуулгав. Шивгчин Жод шин хавцас картоошон өгөхөд Жо талархаж дараа нь зүгээс яагаад өөртөө тэнгэрсэг бэлэг олгож байгааг асуужээ. Лүү тайлбар шатаа сай тэнгэрсэг бэлэгт гайхаагүй дурдаад Лейкер бүжийн баг хүү энэ талаар Жод аль хэдийн хэрсэн байсныг тэмдэглэв. Энэ чухал боломжийг жинээс булааж асан сай сэтгэж дундуур байлаа. Жин багасаа Cold Factory хам шинжээр шаналж ирснийг Жин тайлбарлав. Лүүжинийг сорьтод орцох хэмжээний хүчтэй гэдгийг мэдж байсан ч түүнийг өөрийгөө хүчлээсэ гэж хүсээгүй. Тус ихийн сэтгэлийг олохыг Жогоос хүсэв. Жо тэгвэл яагаад оронд нь тэнийг сонгоогүйг асуухад Лүүтийн аль хэдийн маш хүчтэй тул тэнгэрсэг бэлэг хэрэггүй гэж хариулжээ. Түүнчлэн түүний эзэр Жог Жинээс илүү үнд тохирно гэж утсан байна. Жо мөн Сяогийн аавыг тэнд бөгөөд ахлах сургууль байхдаа уулзж байсныг Лин дурдав. Лин Жод Шваны аавын зэргийг үзүүлэхэд Жо түүнийг хуучин захирсан байсныг олж мэдэв. Ахлах сургуулийн сүүчийн жилээс өмнө аав нь сургаггүй болж түүнийг амралтын өдрүүдэд сургууль дээрээ үлдэж биш гэж хийхэд хүргэсний Жо дуршлаа. Яг энэ үеэр тэрээр хуучин захирчтайгаа танилцсан бөгөөд Жог цогцлын бичвэр хийж явахад захирч түнзүү хүдэн ундааны лаз шидэж барьж авахыг уриалжсны санав. Жо лазыг төгөөгүй барьж аваад захирчийг таньсан бөгөөд захирч түр засваршгаа аваад сайхан хоол идэхэр хахыг санаж босгожээ. Хуучин захирчийг эрүүл мэндийн шалтгаанаар эрт тэтгүртэй гарсан гэж сонссоноос хойш Жо түнтэй дахин уулзаагүй байв. Лан өнөндөө түүний хуучин захирчийн нөхөн байсныг мэдээд Жо ихэд гайхав. Лан Жод эрсдэл хүлээхийг хүсэхгүй байсан ч зүгээр гэж итгүүлсэн бөгөөд Жо нөхцөл байдлыг тунгаан бодож шаардлагагүй стресс зайлс хийх нь зөв гэж шийдэв. Сүүлд нь Жо хүрэх газартаа очиход нэг нэр хотон авч гай дарагчид дахин аюул учруулахгүй болсон гэж мэдэгдэв. Жо машинаас буудлын шивэн залгаж коллеж дээр үеийн гарсан ч гэр бүлийнх нь Жогийн өмнөөс асуудлыг шийдвэрсэн бололтой гэж хэлв. Жо шивэнийг ямар хурдан болохыг гайхаад шивэн гişүүдтэй анхаарал тавих нь ерөнхий хэрэгчийн ажил гэж хариулв. Клубнд хараахан альбом ясаар байгуулагдаагүй байгааг Жо дотроо бодож байтал шивэн түнд энэ бүхний дараа сайн амархыг зөвлөв. Шивэн яагаад маргааш нь шалгалтаа дуусгаагүйг нь гайхаж байв. Жо шивэний цаанаас чанга чимээ сонсоод түүнийг хаана хааг нь асуув. Шивэн хол халцтай байна гэж хариулахад Жо тэр өдрийн бухимдлаа гаргах хэрэгтэй гэж бодон юу хүлээгээд байгааг асууж тийшээ очихоор болов. Тэр өдөр Жо хол халцж тэнгэрээс гарч 90 мангас руу дарахаар өсрөв. Шивэн Жогийн хөдөлгөөн заримдаа нэлээд сүрдмээр байдаг гэж хэлэхэд Жо им гүнзүү орсон ч яагаад ч төрийн генералтай тараагүй байгааг гайхав. Шивэн өөрөө ч төрийн генералтай тараагүй бөгөөд энэ хав энэ нам гүн байгаа нь хачирхалтай гэдгийг тэмдэглэв. Үдсэн ч үү тэдэн дээр айд сандарсан хүмүүс ирж онцгойч төрийн генерал артж байгаа тул зүтхийг бүсдэд уриалав. Шивэн Жод очиж талбарыг санал болгоход Жиншэн тандан үехэд хідэн бага ангийнхныг халахчлан үлдснээсээ хойш буцаж ирээгүй гэж хэлв. Шивэн Вэйнараас яран шалхахаар явхад Жинжогоос найздаа тасчихгүй юм уу гэж асуув. Жо Жинийг өөрөө бүхнийг хийхийг хүсэж байгаа бололтой гэж хариулаад зан хатагтай Жинийг бодож тэнийг өөрийг нь аврахаар илгээсэн эсхийг асуув. Жин юу яриад байгааг нь мэдэхгүй химээ хэлээд урагшгүй. Дүр зураг Вэй рүү шилжихэд тэрээр нөхцөл байдлаас зогтож чадахгүйгээ мэдэрч генерал Дайсон түүний өмнөөс гарч ирв. Шан Вэй туслахаар ич түүнийг зүгээр эсхийг асуусан ч тулааны цахилт дотор ирэхэд нөлөөлж байгааг мэдэрч одоогийн өрсөлд төчөөд ичгүйгээ ойлгов. Дайсныг саатуулж байгаад боломж гарвал тутахаар шийдсэн Шивэн түүний анхаарлыг сануулахын тулд дайрч хийхийг орчдов. Дайсны анхаарч түр санахад тэн Вэй шүрэн авч зогтож эхлэв. Шивэн өөрийн дуудсан тижээ вариантан болох цагаан барн Дайсны ганцхан цагчдад унахыг хараад спирээр унав. Жо Жин хоёр энэ дүр зургийг ажиг хичээсэн бөгөөд Жо Дайсныг хутга барьсан ч төрийн генерал болохыг танив. Тэгээд хэрэг Жинтэй хамтаргаж тэдэнд боломж бий гэж боджээ. Тэрээр амжилттай болбол Дайснаас унах бүх зүйл Жинийх болно гэж амлаад хамтрахыг санаж болгов. Дайсан Шивэн рүү дайр харж ихэд тэр Вэйг аюулгүй газар руу түлхээд зогтохыг орчдов. Гэвч Жо нисдэг шаргуулжныхоо тасламжтайгаар хөндлөнгөөс орцсон Шивэнийг аварлаа. Нисэж холдох зөөрөө Шивэн Жо өөрийг нь олон удаа аварсныг дурдж яаж хичээг нь хариулах мэдгүй байгаагаа хийж талархав. Аюулч төрийн генералын эсрэг Жо Жин хоёрын хамтарч үнэхээр байдлыг эргүүлж чадах болов. Тэдний энэ эрсчтэй төлөвлөгөө тэднийг ялалчманд хүргэх үү? Эсвэл бүрч том онгоцроо төлөх үү гэдгийг дараагийн ангиас хүлээн авч үзээрэй. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн их нь үзхийг хүсөөж дэргэсэн дэвтүүрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны дараа харахаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувлуу маань заавал бүртгүүлээрэй.